Оюун номин нураас буцахдаа бид нар өнөө 70 градусын налуута давааныхаа руу хажуулдаж буусан. Бага охин бол 2 гараараа тулаад бараг л суугаагаараа зарим газар нь бүр гулсж исэн. Тэгээ тэндээс буухад бол өмд нь бараг цоорчсон, самбаа шиг нэмгэн болчихсон байсан. Бүх хүний хөл маш их өвдөж исэн. Бүгд л хөл өвдлөө гэж ярьж исэн. Хөл бол ер нь бараг ажил хаяхаар айлгаж эхэлсэн. Гэтэ тэгээд очих газартаа очиг байгаа юм чинь тэгэл яаж ийгээд л буухаас өөр арга байхгүй. Арай хийж морин дээрээ ирсэн. Энэ зүүн талын уулнаас нурсан асханд. Бодвол нөгөө 1957 оны газар хөдлөлт төрөл нурсан асга байх та. Яаж гүйж гинэ. Ямар хөл гар сайтай юм бэ. Тэгээ нараа. Ийм уруу газар ингээд уруудаад явж байгаа. Миний хөлийг харалтаа тэгшхэн бууж чадахгүй ингээд ташуултаад явж байна. Өвсний үеийг дамжицсан. Хамгийн хэцүү зам нь энэ байсан. Яг ийм маш өксөр гулгах нэ. Хөл гулгаад шүү. Нараа чи ингэж бутнаас зуурч ич нэг юм. Уруудж штэ. Одоо хаашаа нь явах вэ? Ийшээ чи нэл шороо ухаа ицсэн шороо юм шүү дээ. Энэ шинээр гаргасан энэ замлуу нь явах уу? За яваарай. Бараг гулгаад байгаа юм биш үү чи? Өвсөн шууд гулсаж чинь. Дөрөв өдөр харин тоорон заа хичээл хаазаа яваал тэгээд. Оо хинчээс та. Оо шууд өнгөрөх юм байна. Муухай өвсөнд гулгаад. Хамгийн хэцүү зам нь энэ л юм. Ташлаад үгээд байгаа мó. Тийм бэ. Нэрэ жимсэн шал үрмээр. Яг эндээс хачлаа. Үгүй нэрэ гошлоо нэрэ. Оо тийм биш ташлаа штт. Хой янз юм. Жижигрүүлсэн тарвас. Чи камын сонгоод авчих. За. Үе. Нөгөө панда өнгөрнө гэдэг шиг л. Наад өмд чинь шороо оллоо штэ. Бүтэн өмдтэй бууж ирэх юм уу тэгэхээр чи. Хамаага. Энэ бүнжсэн нохон жимсийг харж гин үү? Энэ ташлаа нэг авах юм болоо тийш яваад. Тэнд байна шүү дээ. Энд ч шүү дээ. Байна уу ташлаа? Хангар хаана буус юм бэ? Амар өргөстэй. Уг энд буус юм уу? Ийс буус юм боо. Одоо бид нар энэ хадаа асхан дундуур явсаар гаад морин дээр очино. Энэ хадаа асах чинь цаашаа дахиад уруудна. Цагаан богч бүр уршаа гэсэн тий. Ийм асхан дундуур маш хэцүү замаар явж байна. Нурцсан асхан дундуур явж байгааг харж байгаа. Дэшиг ингээд нил асга. Ийм амар асга. Одоо энэ дээр гараад ирэхээр дахиад нэг бүр гүнзгий асга хүлээж байгаа. Ёй. Харгаад байна уу? Заваад байна хайхгүй. За тэр доор харагдаж байгаа. Моддын хажууд. Гол урсж байгаа тэн дээр очиж усуу. Наад руу гош нөгөө тал руу буух юм уу? Арай хийж 3 км алхаад асга уруудаад морин дээр ирсэн чинь миний пүүзний уул орчим нь ирмэгтэй чулуун зүсгтээ тасарч унсан байсан. Ойдолтой арай л ангаалгүй тогтжээ. Ингээд гутлахгүй босгох шахлаа. Улаастай горхноос усууж саваа дүүргэж аваад морьтой ирсэн мориндоо мордоод явган ирсэн 2 зээрдээ хүчээр хөдөлгөөд одоо дахиад 5 км зам тулахаар урагшилж байна.
Хэсэг алхаж явсан чинь манай охин чулуунд бүдэрч унсан. Дахиад хэсэг алхаж явтал газартлаа китл суудсан. Тэгээ ээжээ миний толгой эргээд ийн гэсэн. Тэгэхээр би сугавчилж явсан 2 сав нийтдээ 1 литр усаа бүгдийг нь уулгаад охиноо урдаа оруулаад явсан. Саяхан л голоос цэв хүүтэн ус авсан. Гэтэл тэр нь хэдхэн алхмын хооронд бүлээссэн байсан. Газрын нөхцлөөс болоод бол охиноо хөтлөх сугдах боломж байгаагүй. Хэсэг яваад охин одоо гайгүй болж байна. Би усны дутагдалд орчихсан юм байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр зам таарсан чихрийн цаасыг авч халаалсаар л явсан. Оюун нуур хүрэх замд бол бидний урд явсан гэр бүлийн 3 хүн бол бас тор орцсон хүмүүсийн хогийг түгөөд явж исэн. Энд бол бас байгалаа хайрлаад хогоо аяхгүй карманда хийгээд явж байгаа хүмүүс байхад хайрлахгүй хогоо аяад явж байгаа хүмүүс бас байдаг юм байлээ. Тамхиныхаа хайрцгийг бас хайчихсан байсан маш харамсалтай санагдсан. Гол тэр доор нурцсан болов уу юм байсан юм болов уу? Хөтлөөд гараа явсан байхгүй юу? Энийгээр бол явган л явсан байгаа. Морой хөтлөөд. Бэлэг өмс. Яа. Аюу нам нуур үзнэ гэдэг чинь өөрөө ерөөхдөө бол алаа юм байна. Яа. 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 Эй. Тэр сул чулуу ингэж халтарч гулгадаг байхгүй юу? Тийм учраас сул чулуун дундуур явж явахдаа аль болохоор ургаа чулууг олж гიშгэх хэрэгтэй. Сул чулуун дээр гიშгүүл чулуутайгаа хамт нурж өнгөрөх аюултай. За энэ маш эвгүй. Морийг бол зөвхөн энэгээр хөтөлж гардаг. Морь байтугай явган үуч багтаж гарахад хэцүү яг юм. Тавцал байгаа. Яа. Гол бол тэр доор орж өгнө дурсаж байна. Энэ хэсэгт нь бас засах гэж үтсэн л юм байлээ. Тэгэд үтсэн мод энд нь авчираа тавьчихсан. Иш аюултай гэд. За энэ бол бүр эвгүй нарийнхан. Энэ зам байгаа. Ерөөсөө уулаар л хажуултаад яваад байгаа гэсэн үг. Ямар ч зам байхгүй. Ингээл доошогоо нуранг. Явган хүмүүс цаана нэг тойрдог эвгүй нэг тойргууд байгаа. Түрүү тэр чи хөл сайттай гарч ирсэн шүү дээ. Одоо яах юм бол? Мортнуудыг дагаад алхачих уу илаа? Мортнуудыг дагаад алхачих юм уу? Мортой хүмүүс сая ийшээ ингэж явсан. Одоо гараад одынхоо баруун талаар. Одоо явган хүмүүс нь одоо гарахгүйгээр одынхоо зүүн талаар.
тэр руу өгсөн. Тэр нухацын шороолтой ингээд наахяас дараа нь тэр нухацын шороо тэгээд тэр хаз маш хэцүү. Гол дээр ирсэн чинь морьдоо услаад өөртөө ус ууж байсан. Тэгээд бид нар ч гэсэн ус ууж аваад өнөө хэцүү хисаагаараа явах уу, морьтой хүмүүсийг дагах уу гэд ярилцсан. Тэгсэн морины зам шав гэхдээ том охины харшил бол тэнд хөдөлсөн байсан. Морь унаад явж исэн ч гэсэн бага охин бас харшилтаа, тиймээс бас харшил нь хөдлөх байх. Ядж хахад бол харшлын эм эгчийнх нь үүрч явсан үр өвчнөд байгаа. Морьтой хүмүүс аль хэдийн гол гатлаад явцсан. Гэтэл бид хоёрт харшлын эмч байхгүй байсан учраас тэгээ шавггүйгээр нь хисаагаараа явъя гэж охин шийдээ. Тэгээд бид хоёр дахиад өнөө амир замаараа орж явсан. Тэгээд уулын нуран хижилж яваад эхний хисаан дээр ирсэн чинь яаж ийгээл гатлах ёстой. Энэ удаад бол охиноо түрүүндээ оруулаад би араас нь явсан. Дараагийн хисааг арай хийж давсан. Яас. Муухай юу гэж замаар явчих. Зүгээр л янгирийн замаар л явах юм шиг. Бид нар бол өмнө нь хар азаргын нуруу, цамб гар уул, түргэний нуруу гэд маш хэцүү замтай газраар бол бас алхачл байсан. Гэхдээ бас оюун номин нуур шиг ийм амар замтай газраар огт алхаж үзээгүй байсан юм байлээ. Бидний алхсан явган явж исэн газруудын дэргэд бол оюун номин нуур бол эрсдлээрээ экстремээрээ бол нэгдүгürt бичигдэж байна. Тэгээ уг нь бол тийшээ судалж яагаад явсан. Гэхдээ судлаад оюун номин нуур хүрэх зам ийм гэдгийг бол мэдэж чадаагүй. Энэ замынхан талаар ийм нарийн мэдээлэл бол байгаагүй. Харин одоо та бүхэн нарийн мэдээлэлтэй ийм замын бичгтэй байгаа бичлэг харж байгаа учраас ийшээ явах эсгээ өөрсдөө шийдээрэй.